Бясалгалын гол үндсэн суурь нь бол үндсэн юу гэхээр эсвэл одоо цаг дээр орших. Яг хийж байгаа юм дээр орших. Одоо ингээл угааж байгаа бол угааж байгаа, хоол хийж байгаа бол хоол хийж байгаа, юм бичиж байгаа бол бичиж байгаа, дараа уншиж байгаа бол уншиж байгаа дээр ерөөсөө энэ сэтгэлийг одоо ингэж нэгэл баахан дэлгэхээр дөрөв адуу алдсан юм шиг юмнууд л байна штэ. Нэрэлд гарцсан улс. Ерөөсөө нүд нь гадагшаа, сэтгэл нь гадагшаа, аюу хаан гадагшаа, хөл нь гадагшаа, хэл ам нь гадагшаа, дотгошоогоо харж үзээгүй хүчиг ээж байгаа юм дэлхийн 8 дээр. Энийг л Бурхан багш одоо гамшиг гэж халаглсан юм шүү дээ. 80 настай да 8 настай хүүхчиг үгүцгээдэг. Тэгэхээр Бурхан багшаас тэр гайхамшиг гэж юу вэ гэж асуусан праврути. Дотгошоогоо хандах. Хүн дотгошоогоо хандсан цагт л гайхамшигыг олж авч болно, олж бүтээж болно. Яагаад тэгж байгаа юм? Бидний дотоод мөн чанар биднээс нэг алхамч холдоогүй дотоод дүүн байж байна. Ямар мөн чанар? Бурханлаг чанар, сүнслэг чанар, ухамсарлаг чанар, хайр, инэрл, асрал, нэгүсэл, амар амгалан, баяр баясгалан, цөм бидний үнэт зүйл. Үхүүдэггүй, устдаггүй, биднээс алхамч холдоогүй мөнх мөн чанарууд. Тэгэхээр хүн юугаа төсчөөгч хэвтэй. Эхлэл төгсгөлтэй бие махбод таригтлагаага төшөөд өнөөдрийн шинжлэх ухааныг дагаад юучгүй хоцрох уу? Эсвэл мөнхийн юмаа барьж авч хөгжих үү гэдэг хоёрыг чинь энд нэг гэгэрсэн байх хэрэггүй шүү дээ. Энэ ялгааг ойлгох гээд. Хүн мөнх юм л бараад нь үстэй. Тэ? Тэгэхээр бидний бүх юм дотоод чи байна, алхамч холдоогүй. Доотгошоогоо л орчих. Тэгээ одоо гэгэрсэн мэргэд хэлж байна шүү дээ. Энэ тэрийг шөөмжлээд энэ дэлхийн ертөнцийг засах гэж яваад бүр туйлдж ядарч гүйцснийхээ эцэст засах ёстой юм хүн би өөрөө юм байна гэдгийг ойлголоо.